За таныг гудамжаар алхаж явтал гинэд хин нэгэн гарч ирээд танаас 4792 3 хуваагдах уу? Яралтай хэлээрээ аюулд ороод байна хэмээн шавдуулах юм бол яах вэ? Та маш хурдан хариулж чадах уу? Ердөөл хэлсэн тооных нь цифруудыг нэмээд гарсан нийлбэр нь 3 хуваагдаж байх юм бол уг тоо бүхлээрээ 3 хуваагдана хэмээн мэдж болно. За 4 дээр нэмэх нь 7, нэмэх нь 9, нэмэх нь 2. Энэ 11 нэмэх нь 9 тэнцүү 20, нэмэх нь 2 тэнцүү 22. За хэрвээ итгэхгүй байвал дахин энэ аргаараа шалгаж болно. 4 нь 3-т хуваагдахгүй тийм ээ. Иймд энэ тоо 3-т хуваагдахгүй. За ингээд та гинтийн аюулаас аврагдаж чадах нэ. Таныг дахиад алхаж явтал хин нэгэн гарч ирээд хурдлаарай 386802 3 хуваагдах уу гэх юм бол та өмнөх аргыг ашиглаж болно. За 3 дээр нэмэх нь 8, нэмэх нь 6, нэмэх нь 8, нэмэх нь тэг, нэмэх нь 2. За 3 дээр нэмэх нь 8 тэнцүү 11, нэмэх нь 6 тэнцүү 17, нэмэх нь 8 тэнцүү 25, нэмэх нь 2 тэнцүү 27. Ингээд 27 нь 3-т хуваагдана. Хэрвээ итгэхгүй байх юм бол дахиад цифруудыг нь нэмж шалгая. 2 дээр нэмэх нь 7 тэнцүү 9, энэ нь 3-т хуваагдах нь илэрхий. За ийм учраас энэ тоо 3-т хуваагдана. За ингээд та 2 үл таних хүнийг аюулаас аварч чадах нь тийм ээ. За энэ нь үнэхээр альва тоо 3-т хуваагдах эсхийг маш хурдан аргаар шалгаж болох нь. Тэгэхээр энэ арга нь үнэхээр зөв болов. Яагаад ингэж болоод байна вэ? За одоо бүгдээрээ учрыг нь олцгоё. Санамсаргүйгээр нэг тоо авъя л да. Бид үүнийг ямар ч тооны хувьд авч үзэж болно. За гэхдээ би нэг их тоо сонгомооргүй байна. За 498 гэсэн тоо авъя. За би дурын тоо сонгож болно. Одоо ингээд өмнө ашигласан арга үнэхээр үнэн зөв эсхийг шалгая. За би дахин 498 гэж бичих хэрэгтэй. За дахин бичихтэй 4. Энэ нь 4-ийг үржих нь 100 буюу 4-ийг үржих нь 1 дээр нэмэх нь 99-д тэнцүү. Тэгэхээр баг зэрэг товчлоод 100 гэдгийг шууд 1 дээр нэмэх нь 99 гэж бичье. 1 дээр нэмэх нь 3-т хуваагдах тоо буюу 99 нь 3-т хуваагдах тоо. За хэрвээ энэ тоо бүр олон оронтой байсан бол энэ ч 999 эсвэл 9999 гэх мэтээр бичиж болно. За эдгээр нь бүгдээрээ 3-т хуваагдана тийм ээ. За үүнийг мөн 9-т хуваагдах тооны шинжид ашиглаж болно. За одоо 10-ийн орон буюу 9 байна. Энэ нь 90 гэсэн. 9-ийг үржих нь 10 буюу 9-ийг үржих нь 1 дээр нэмэх нь 9 гэж бичиж болно. За хамгийн сүүлд нь 1-ийн оронд 8, 8-ыг үржих нь 1, үнийг зүгээр л нэмэх нь 8 гэж биччихье. За одоо 4-өөр хаалт задлая. 4-ийг үржих нь 1 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 999 буюу 4 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 99 болно. За шууд ингэж биччихье. 4 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 99. За энэ ч мөн адил нэмэх нь 9. За ягаанаар бичье. Нэмэх нь 9. За нэмэх нь 9, нэмэх нь 9-ийг үржих нь 9. За тэгээд нэмэх нь за 8 болно. За одоо байрыг нь сольж хичээлдээ. Эдгээр гишүүдийг за 4-ийг үржих нь 99, мөн 9-ийг үржих нь 9 энчээ бичиж болно. За 4-ийг үржих нь 99 би үнийг өөрөөр бичье. Нэмэх нь 9-ийг үржих нь 9, харин дараа нь 4 дээр нэмэх нь 9, нэмэх нь 8. За энэ тоо 3-т хуваагдах уу? За эхний 2 нэмэгдэхүүн нь 3-т хуваагдана. Энэ нь 3-т хуваагдана. Яагаад гэх юм бол 99 нь 3-т хуваагдана шүү дээ. За үүнээс үл хамааран энэ бол 3-т хуваагдана. Тиймээс үржүүр нь мөн 3-т хуваагдах нь. За энэ бол 3-т хуваагдана. Тиймээс үржүүр нь мөн 3-т хуваагдана. 3-т хуваагддаг 2 тоог нэмэх юм бол нийлбэр нь мөн 3-т хуваагдана. За иймд энэ бүхлээрээ 3-т хуваагдах нь. За энэ ч мөн өөр орон байсан бол үүнтэй адилаар хийн. 1 дээр нэмэх нь 99, 1 дээр нэмэх нь 999, 1 дээр нэмэх нь 9999 гэх мэтээр. За одоо харин энд байгаа хэсгийн хувьд яах вэ? За тэгэхээр энэ тоо бүхлээрээ 3-т хуваагдахын тулд энэ хэсэг мөн 3-т хуваагдах ёстой. Гэвч үүнийг яаж мэдэх вэ? За сайн харах юм бол эдгээр нь анх өгөгдсөн тооны цифрүүд байна. 498 буюу 498.
За ингээд бид аливаа тооны цифрүүдийн нийлбэр 3-т хуваагдаж байх юм бол уг тоо 3-т хуваагдах юм байна гэдгийг харуулж чадлаа.